Сайн байцгаана уу? Залгаар зургийн дугуулгын багш Хүслэн байна. Өнөөдөр хүүхдүүдтэй зориулсан эхний хичээлээрээ бүгдээрээ шаршравын зүймэл хийх болно. Цаасан зүймэл хийх болно. За өнөөдрийн ер нь ашиглаад байгаа материал болохоор Polymaster өнгийн цаас хэд хэдэн өнгө хэрэг болно. За ингээд эхэлцгээе. За шаршравыг зурхтаа хамгийн түрүүнд нүднээс нь эхэл зурна. Багшаа яаж зурж байгааг сайн дуурайгаад дараалалаар зураарай хүүхдүүдээ. Болох өөрсдийнхөө хичээгээд гоё бүрхий дүрсийг гаргахыг оролдсон хэдүүлээ. За ингээ хоёр дахь нүд. Ингээд яг зэрэгцэж байхгүйгээр ингээд нэг илүүгээ ойрцсон байх юм бол шаршуун маань бас игдүүтэй болж харагдах болно. За дараагийн хийх үйлдэл маань болохоор бүгдээрээ хоёр нүднийхээ доор хөөхөн хошууг зурцгаая. За ихтэй зураасаа энэ тэндээ тасалж чуу бүрэн гүйцэтгэв нөө гэдгээ сайн шалгаад. За одоо толгойн зурцгаая бүгдээрээ. Шашуун маань мэдээж дээрээ хоёр хөөрхөн шигтэй шигийг нь ингээд гурвалжин. Хүүхдүүдээ ингээд нэг зураг зурж байхад ингээд нэг нүдийн өөр болоод энэ нөгөө нүдийн зурхад бас өөр болоод идэв штэ. Тэрийг сэргийлэх ерөөсө ганц арга бол бүгдийн зэрэг зурах. Тийм болохоор чи ингээд шаршууныхаа ингээд нэг чихийг дуусгаад нэг биеийг нь дуусчаад аваад нөгөөдхийн зурна гэхгүйгээр хоёр чихийн хоёулангийн зэрэг зураад явах хэрэгтэй. За одоо ингээд биеийг нь доош нь гүйцээе. Зураасаа айлаад таслахгүй явах юм бол ингээд цэвэрхэн гоё харагдах болно. Хэрвээ хүүхдүүдэд та нарт хэцүү байх юм бол төрүүлээд ингээд хар зураг гаргацсан дээр дэшөө харт нь харандаагаараа гаргачаад Polymaster-аараа зурсныхаа дараагаар харандаагаа эргүүлээд балруулчих болох учраас за одоо ингэнгүүт яг ингээд шаршуу хэлбэртэй юм байгаа мөрчлөө нэг л юм дотоо гадаа далавчин дотоо байгаа. Далавчаа одоо бүгдээрээ зурцгаая. Биенийхээ ардуур оруулаад бэлтнаар ингээд тал дугуй хэлбэртэйгээр. Одоо нөгөө далавчийг нь зурхтаа нүднийх нь аль хавцаа байна? Ойролцоо байгаа шугамтай нь харьцуулаад эндээс нь хүртэл. За одоо бүгдээрээ цээжнийх нь шашуурч ингээд цээжин дээр айгүй гоё үйлцэгтэй байдаг шүү дээ. Тэрийг нь гаргана. Дараа нь бүгдээрээ энэ бүх хоосоо өргөсөн зайнуудаа өнгийн цаасаар хаачилж нах болно. Шашуу маань мэдээж модон дээр тогтохын тулд хүл хэрэгтэй. Хөлийг нь ингээд гурвалжлаад мөчөрнөөс ингээд бадсан байгаагаар зорно. За доор нь ингээд мөчрийн зурч. За ингээд үргэлжлүүлээд мөчөрнийхөө цусааныг гаргана. Ингэхдээ мөчөр маань ингээд нэг хэсэгтээ нарийсж агаад үндэслүүгөө хэсэг тусан бүдүүрнэ гэдгийг нь сайн гаргаад өгөх юм бол яг юун дээр сууж байгаа нэг тод харагдах болно. За ингээд өгөх хэрэгтэй. 6 сонирхолтой байлгах үүднээс энэ тэндээс нь бас хөөрхөн мөчөр гаргаж ирээ. За ингээд бүгдээрээ одоо өнгийн цаасаа нааж эхэлцгээе. Багш нь хичээлдээ амархан байлгах үүднээс ингээд өнгийн цааснуудаа бүгд нь жижиглээ бэлтцсэн байгаа. За одоо ингээд бүгдээрээ өөрсдийнхөө уран сэтгэмжээр гоё өнгө алуулал наацгаая.
За ингээд бүгдээрээ шаршууныхаа их биеийг нь болохоор бүгднийг нааш дуусглаа. Одоо харин арталт нь баг зэргийн сань зураг сонирхолтой болгохын тулд жижиг сажиг үүл ч юм уу цэцэг, нар, дуртай юм хийж болно. Багшийн хувьд одоо ард нь нар хийх болно. Тэгчээд бүгдээрээ дахин нэг энэ хараар контролгоолно. Тэгэх юм бол шаршуу маань өшөө гой бүхэллэг энэ хэлбэрүүд маань өшөө тод олчих болно. За багшийн өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Та бүхэн өөрсдийнхөө шар шуугийн артлыг ингээд хүснээрээ гоё өөрчлөөрэй. Мөн артлынхаа өнгийн цас заавал цэнхэр өнгөтэй байх албагүй. Дуртай өнгөөр хийгээрэй. Тийм багшин доор нь гэр бүлээ бичсэн байгаа. Энийг бүгдээрээ өөрсдийнхөө нэрээр ч юм уу эсвэл зориулаад ээжтэй юм уу аавдаа зориулж гин гэд тэрийгээ бас өнгийн цасаар хайшлаад байх юм бол зураг маань гоё сонирхолтой болно. Тэгэхээр багштай зурсан зургуудаа хуваалцаарай. Баяртай.